сайн байна уу? Сайн байна уу? За, аль сургуулийн оюутан бэ? Хүнс технологийн политехник коллеж оюутан. За, өөрөөс чи асуулт асуух гэсэн магадлалын итгэмжлэл гэж сонсч ирсэн үү? Магадлалын итгэмжлэл гэж яг юу вэ? Магадлалын итгэмжлэл гэж бол сонсч ирсэн. Магадлалын итгэмжлэгдсэн сургууль гэдэг нь бол одоо өөрөө сургуулийн чанар болоод орчин багш нарын заах арга барил зэрэг нь бол одоо олон улсын жишг стандартад нийцэн сургуулийг бол хийж байгаа. За, тэгвэл оюутан хүний хувьд магадлалын итгэмжлэгдсэн сургууль хөтөлбөрөөр сурахын яг ач холбогдол давуу тал нь яг юу юм бол? За, миний хувьд бол энэ сургууль сурснараа одоо маш олон зүйлийг нэг дор сурах боломжтой байдаг. За, жишээлбэл одоо манай сургууль нь магадлалын итгэмжлэгдснээрээ одоо ерөнхий боловсролын сургуулаа хамт мэрэгчлээс ерөнхий боловсролын эрдмийн сурангаа давхар мэрэгжлийн эрдмийн сурах боломжтой байдаг. Тэгээд төгсгөдөө бол спент авч төгсгөр бол давуу талтай гэж үзэж байна. Коллеж маань бол 4-р ангид төгсөн хүмүүс маань. За, баярлалаа. За, сайн байна уу? Сайн байна та. За, аль сургуулийн оюутан бэ? Ханган мэрэгжлийн боловсролын сургуулийн авс болон бичгээр 2-р ангийн сурагч зэд. Өөрөөс чи асуулт асуух гэсэн. Өөрөө магадлалын итгэмжлэл гэж сонсч ирсэн үү? Магадлалын итгэмжлэл гэж яг юу вэ? Сонсч ирсэн магадлалын сургуулиудын магадлалын итгэмжлэл энэ сургуулийг боловсролын үндэсний зөв чанартай гэж сонсч ирсэн. Танай сургууль магадлалын итгэмжлэгдсэн үү? Итгэмжлэгдсэн 4 удаа магадлалын итгэмжлэгдсэн. Тэгвэл оюутан хүний хувьд магадлалын итгэмжлэгдсэн сургууль хөтөлбөрөөр сурахын яг давуу тал нь юу юм болов? Маа сургуулийн давуу тал нь болохоор нөгөө нэг суур боловсролын гэрчлэгийн самаараа хөнгөлөлт үзүүлдэг. Дээрээс нь гадаад хэлтэй тэгээд өөр хөлсөн мэржлэр сурталцдаг. Тэгээд магадлалын итгэмжлэгдсэн болохоор илүү боловсролын чанартай гэдэг болов гэж бодож байна. За, баярлалаа. За, сайн байна уу? Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Аль сургуулийн оюутан бэ? За би Эдрих сургуулийн одоо Монгол хэл уран зохиолын 2 дугаар курсын оюутан намайг Цагаансар гэдэг. За, өөрөөс чи асуулт асуух гэсэн. Ер нь магадлалын итгэмжлэл гэж сонсч ирсэн үү? Магадлалын итгэмжлэл гэж хэрвээ сонсч ирсэн бол яг юу юм болоо? За магадлалын итгэмжлэл гэхээр одоо тухайн мэрэгчлэр тэр тухайн их сургууль нь хүлийн зөвшөөрөгдөг одоо салбартаа хүлийн зөвшөөрөгдөг гэж бодож байна. За, танай сургууль магадлалын итгэмжлэгдсэн үү? Манай сургууль 2034 он хүртэл 10 жилийн магадлалын итгэмжлэлтэй Монгол одоо багшийн хөтөлбөр болон нийгмийн ажлын хөтөлбөр нь одоо 5 жилийн магадлалын итгэмжлэлтэй гэсэн. Тийм болохоор одоо багшийн хөтөлбөрүүд болох Монгол хэл уран зохиол, сургуулийн өмнөх боловсрол, бага ангийн багш, англи хэлний багш нь болохоор засгийн газрын тэтгэлгээр 100% өнгөө сурдаг. За, тэгвэл оюутан хүний хувьд ингээд магадлалын итгэмжлэгцээ хөтөлбөрөөр сурахын давуу тал болон ач холбогдлыг яг юу гэж бодож байна? За миний хувьд бол магадлалын итгэмжлэлийг сургууль сурахад одоо хаанч очисон би нүүр бардан байдаг. Одоо магадлалын итгэмжлэгдсэн одоо улстай төдийгүй ер нь хаанч очисон одоо энэ бол одоо магадлалын итгэмжлэгдсэн гэдэг сургуульч болох тэр сургуулийг одоо ингээд энэ сургууль үнэхээр одоо хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг байхгүй. 65 одоо ихтэй сургуулиудаас энэ сургуулиар энэ мэргэжлэр магадлалын итгэмжлэгдсэн гэдэг нь одоо энэ баталгаа болж байна л гэсэн үг гэж бодож байна. За, баярлалаа. Баярлалаа. Боловсролын шинжилэл 2026. Боловсролын магадлалын итгэмжлэх үндэсний зөвлөл.